Hi, шинэ vlog-д тавтай морил. За өнөөдөр home tour хийнэ. Завтай байгаа дээрээ сайхан гэрээ цэвэрхэн байгаа тэр гэлсийг тавьчих. Өдөр алган баг ингээл гой цэмцээгээл цэмбэгээл бас байхгүй штэ заримдаа ингээл 70 эрэг мэрэг явсан үед бол хөвлөрн сайхан. Эндээ бол 7 хоног сайхан ингээ гадуур яваад өчигдөр яваад дэлбийн хоолсон энэ хаваараа ингээ сайхан яваад гоё байна. За тэгээ хүмүүс асуугаадсэн те яагаад яг ийм төрлийн чиргүүл сонгосон бэ гэдэг давуу талыг бас хэлээч гэсэн байсан. Тэгэхээр манайх бол замаас гараад оффроад гэдэг одоо хаашаа бол хаашаа явдаг за хайбрид караван чиргүүл байгаа. Тэгэхээр ер нь бол айгүй авсаархан жижигэн яг ингээд миний одоо амьдралын лайфстайл яг ингээд нээцэд байсан болохоор авсан өнөө хувьд ч гэсэн боломжийн $65,000 болсон. За мөн одоо ингээд бүх юмын айгүй гоё технологи цуурлуулад айгүй амарчилж хялбархан болгож өгсөн болохоор тэр нь бас надад айгүй их таалагдсан болохоор энэ загварыг ер нь сонгосон байгаа. Яа. Гадна талаас эхлээд танилцуулаад явъя. Энэ бол ингээд power electricity байж гэн тогоо энд залгадаг. За энэ болохоор ингээд усаад өргөдөг. Доороо 120 гээд 240 литрийн усны танктай тэрийг энд усаа энд дүүргдэг. За энэ болохоор цэвэр усны хоолой байж гэн. Одоо яг ингээд устай ус холбдог. Устай газар ирэнгүүтээ энэ хоосыг ингээд залгаад усаа гаднаасаа хэргэлжиж болдог гэсэн. Доороосоо хэргэлэхгүйгээр. За энд болохоор ингээд 0 байж 0 гаднаас наваад сулалдаг агуулгах савнууд байж байна. Энд бол тэгэл юу л за энэ интернет байж байна. За ингээд дээшээгээ сунаад өндөр болчихдог. Хойшоо орон ингээд сунаад гараад ирдэг. Явахдаа бол орон ихвэгдчихдэг гэсэн үг. Like this. Бохрын ус ингээд бас яг юм бохрын ус холбдог юм хоолойнууд нүхнүүд хаасаагүй байж байгаа одоо яг нөө парк болгон дээр тэгэл ингээ холбоол бохрын усан доош орчдөг гэсэн үг. За ийм байна. За манай машин болохоор Мусо Сангён Мусо гэдэг солонгос машин байгаа. За ингээ уртлаасаа үүднийхөө өрөөг ингээд угсарчих юм бол босгочих юм бол 2 өрөөл гэсэн үг. За энийг угсрахгүй байсан ч болно бас зүгээр сүйдрөвчтэй цаанаасаа. За хэдүүл одоо дотгошоо орцгоё. За дотгошоо. За дотор талтай энэ манай юм айгс сууж байна. Гаднахаа бол манайх галтогооны өрөөгөөр л ашигладээ. Дотор ялаа шумал суугаадахгүй амар гэж дад. За энэ хэсэг болохоор яг үүдээр орж ирээд энэ хажуудаа болохоор энэ хэсэг болохоор хөргөгч энд ордгийн манайх тэр доор ингээ гаргаад тавьсан байна. Байнга онгоолоод хаагаад тахгүйгээд чи ийшээгээд яг хөргөчнийхээ хажууд тал болохоор ийм хоёр хүнсний агуулга одоо pantry гэж ярьдаг те ийм савтай. Энэ болохоор бас ингээ ихвэдээд цаашаа ороод хөргөгчтэйгээ хамт ингээ хаагдаад цоожлогдчихдаг гэсэн үг. За энэ болохоор дахиад storage дагуулах сав байж гэн. Тэг хөргөгчөө бол энд ингээ тавьж өгсөн байна. Амар эдэг ингээд онгоолоод авахд яг галтгооныхаа хажуутай л. За тэгээд ингээ зурагтнаасаа ийшээгээ ингээд яваад галтгооны л одоо энэ бол ер нь галтгооны өрөөл гэсэн үг дээ. За намайг хоолныхаа хамтлагчдыг одоо аялалд явахаар яана гэдээсэн. Мэдээж бүгдийг аваад ирсэн байгаа. Тэгээд тэрэндээ бас зориулаад ийм хэсэг бүрдүүлж өгсөн байгаа. Ч одоо хоол их дуртай хүн чинь хоолныхаа хамтлагчдыг спайсуудаа байнга авчаан. За хоолны спайсууд маань ерөнхийдөө юу байдаг вэ? Дандаа herbs ийм ургамлууд, хатаацсан ургамлууд, сонгон саримс гэ бүгдээрээ байдаг. За энэ нарийн бол ингээд татаж гаргаж ирээд хариулын тавгнуудаа ингээ хийждэг хэсэг байж гэн. Синк байна. Эндээс ийш яваад энэ ингээд
плетик, газын плетик маань байж байна. Тэгээд галтгооны бохироос хаашаа ордог вэ гэвэл төрөөний нөгөө гадаа байсан хар хоолоогоор яваад доошо бохироо усан руу ордог. За хажуу талдаа бас яг ийм одоо хоолоо бэлтэх зориулт ийм давцантай. Тэгээ явхаараа энэ маань ингээд ороод орон дагуур ороод ихвэдэд орчдөг гэсэн үг. За тэгээ яг л бид нарын хэрэглэдэг галтгоотой адилхан л хэмжээний бүх юмнуудыг зохион байгуулж өгсөн байгаа. Тэ? Ингээд том цонхнуудтай энийг онгойлч болно, хаачч болно. Аль талаар нь зохицуулж болдог. Энэ матрас одоо гадаа дэвсдэг юм дэвсгэр энэ болохоор нөгөө одоо илс месийг ерөөсөө ингээд бүгдийн сороод гэрлөө ерөөсөө оруулах гайгүй гоё юм матраснууд байд юм бэлээ. Ийм нүхтэй. Ус жижиг ширхэгтэй хогнууд бол энд ингээд тогтохгүй гэсэн үг. Доошогоо ингээд орчдөг. Хоёр хаалгатай нэг нь тэнд байна, нэг нь болохоор энэ хаалттай байгаа. Бас урагшаа хажуу тийшээ аль тийшээ гарч болдог гэсэн үг. За яг хаалганыхаа энэ хажуу талд одоо ингээд бүх удирдлагын хэсгүүд нь байдаг. Бүх удирдлагууд энд ингээд байж байна. Ингээд харагчаад. Эндээс бол ингээд ус дүүрж байгаа, ус хоосорж байгаа бүх юмнуудаа ингээд харж болдог. За энэ болохоор ингээд гэрэлнүүд байна. Тус-тусдаа бүгдээрээ юм тавчтай. Энэ болохоор радио. Тэр харагдаж байгаа болохоор юм булан болгондоо юм том спикертэй бас байгаа. Гадаа хүртэл спикертэй байгаа. Хэвээ хоёр том спикертэй. Энэ шатыг эвхдэг, онгойлгодог. Эдгээр болохоор ингээд одоо бүгдийн дараад сөөдрөвчээ, салхивчаа, дээшээ доошоо ингээд бүгдийг эвхэж хаадаг удирдлагын хэсгүүд байж байна. Энэ бол ингээд ор хэсэг байж байна. Хоёр талдаа тавиртай хамаг юм цэнэглээд байж байна. Ер нь гарахад бэлдээд цэнэглэгдээд байж дээ. Гаднаас бол тэгэл бүх юм цэнэггүй болол орж ирэн штэ. За энэ л болохоор ингээд 12 вольтын тэр доотлолт байгаа. Харууд нь болохоор ингээд 12 вольт USB-нүүд ингээд байж байгаа. Хоёр орныхоо хоёр талд бүгдэндээ юм залгууруудтай. За тэр гэрэл одоо уншлаганд зориулсан гэрэл юм ном уншихад зориулагдсан гэрэл бас доороо ингээд USB оролттой. Яг ийм шийдлүүд надад бас аягүй таалагдаад байгаа. За энэ талтай бол бас яг адилхан ингээд бүх юмнууд нь байж байна. Агуулах бол аягүй ихтэй. Одоо ингээд storage 50-өөр бол аягүй ихтэй. За энэ болохоор ТV байдаг. Манайх одоо ТV-гээ гадаа гаргацсан байж байна. За тэгээд ТV-ийнхээ доор бас ийм уутнуудтай эднэрийг ингээд холдуулаад харахаар эндээ бас ийм storage-тай байгаа. Энэ дотор бол би тэгэл ажлынхаа бүх одоо нөгөө кабель, хөглөрдөг юмнуудаа ингээ хийчдэг. Хоёр ийм том storage-тай нэгэнд нь болохоор бүк мөгтэй ном ингээ хийчдэг айгу дэжгүй. За энэ болохоор ингээд одоо буудан хэсэг байж байна. Эндээ ширээг нь авчихсан жоохон зайгуудад харна. Ширээг нь нэг хэрэгэлдэггүй болохоор ширээг нь аваад алт хийчихсэн. Тэгээд энэ бол ингээд одоо яг жижигхэн буудан хэсэг. За энд бол ингээд тоос сарагчаа эндээс үлгэж өгсөн байна. Мөн энэ орыг ингээд дээшээс өгөх юм бол энд бас ингээд буудан болдог одоо. За ийм хөрхөн хэсэг байгаа. За тэгээд дээдлийн энэ цонхнууд бол бүгдээрээ ингээ онгоогоод салхивчнууд гэх юм уу бүгд бас онгоочдаг жоохон. Энд болохоор уг нь хөргөгч тавьж болох юм байлээ. Хөргөгчөө тавьж болно эсвэл хувцсны үлгүүрээр бас ашиглаж болох ийм одоо шүүгээ байсан. За доороо ийм 3 шүүгээтэй, дээр болохоор ийм том одоо яг хөргөгчөнд зориулсан ийм талбайтай. За тэгээ дээр ийм тавиуртай. За энэ хэсгийг бол яаж шийдэж өгсөн бэ гэвэл хувцас өлгөсөн. Яг энэ хэсгийг бол би ингээд хувцсны шкаф болгож өөртөө бэлдсэн байгаа. Би дээрээ ингээд өлгөөр шийдээд өчгсөн.
Яг иймэрхүү сторижууд нь бас айгүй дайггүй санагдаад байгаа. За энэ хамгийн дээдлийн шүүгийг нь бол ингээд юу болгож өгсөн байна. Нэртэй осмос нүүр бодолт модалтай одоо эмэгтэй хүн юм чинь бас эдгээрийг авч явна тий. Ингэж шийдэж өгсөн байна. За доотлын энд бол ингээд хувцас орны доотлын энэ шүүгийг бол би одоо яг дотор хувцас айн сумсаа хийх шүүгээ болгож зохицуулсан байгаа. За энэ талтай болохоор ингээд энэ сетийг одоо энэ сетийг одоо ингээ халааж бүлээсгдэг бас юм сенс бэлээ. Амар чимээтэй ингээ унтраач. За тоог ус бүх хоолойнууд яг энэ доор яг энэ хоёрын доор ингээ байрлсан байт юм байна лээ. Будингийн хэсгийг сөхөхөөр за эндээ бол ингээ сайн харж байна те. Будин орныхоо доор л яг эдгээрийг байрлуулж өгсөн байгаа. Галтооны хэсэг байж гэн. Галтооны хэсэг энэ болохоор ингээд синк, угаалтуур, за газ инглет. Одоо ингээд синк тий. За энэ дээгүүр бол ингээд витамин, цай, аяг тавгнуудад тавих тавиур хийж өгсөн байгаа. За энэ бол ингээд кофений машин маань байж гэн. Эспрессо би зүгээр юм подны машин хэрэгэлдэг. Одоо энэ под ингээ харагдчихээн тий. Нэг айгу цэвэрхэн байдгийн би тэгээ өөрөө айгу дуртай болохоор энийг хэрэгэлдэг байгаа. Кофегаа ингээд янз янзын төрлөөр нь аваад хадгалцдаг байгаа. Яг энэ тавиуруу цаанаас хамт ирд юм байлээ. За эндээс ийш яваад юунда ингээд шал хэсэг байна. Тийм том алчуур дэвэж өгсөн байгаа. Энэ нь болохоор орлоо явах хогийг замд нь маш сайхан цэвэрлж өгдөг. За энд бол вакуума тавьж өгсөн байна. За энэ ингээд угаалгын өрөөний хэсэг байна. За хэдүүл одоо доторхыг харъя. За тэр шившүүр нь ингээд дээрээ бас тогтоож болдог, доороо бас тогтоож болдог. За юм. За эндээ юм шүршүрийн хөшөгтэй шүршүрд орохдоо хөшгөө буулгаад орчдөг. 0 маань байж гин. 0 болохоор энэ дээр дараад усаа татаад энүүгээр болохоор доошогоо ингээд хийждэг гэсэн. Энэ тавируу цаанаас хамт ирээд энэ тавирыг бол энэ хоёр тавирыг л би өөр хийж өгсөн байгаа. Хаалга энэ болохоор ийм том тол. Угаалгын өрөөнөөс гарангууд л ингээ Арианагийн ор байна тэнд. Хоёр давхар хүүхдээ ортой дээд дороо бол би яг зүгээр агуулах одоо storage болгож тогтжуулсан байгаа. Арианагийн ор. Бэжин. Бэжидэг. За бас адилхан тэндээс сенстэй ингээд ном тоглоонуудаа хийх бас энэ нэг хөрхөө уутнууд хийж өгсөн байгаа. За хувцсны шкафнууд нь бол яг ингээ орныхоо хананд байрлсан байгаа. Ханандаа ингэж гоё хувцсны шкафыг зохицуулж өгсөн надад бас айгүй таалагдаад байгаа. Хүүхдийн оройг бол яг зүгээр ийм storage box-ууд тавиад хайрцагнууд тавиад агуулгах болгож өөрчилж өгсөн байгаа. Тогтжуулсан байгаа. Ордогны даав маавга ингээл бүх юмаа тавьчихдаг. Юмнуудаа ингээд төрөл төрлөөр хайрцаг хийхгүй бол бас жоохон замрааг болох гээд байдаг. Орныхоо доотолд бас яг ийм storage одоо шүүгэнүүдийг байршуулж өгсөн байгаа. Энд бол ингээ манай хүн хуцаа байдаг. Энэ бол гутлны шүүгээ байна. За энд бол ингээ гутлнуудаа хийдэг шүүгээ байж байна. Салхивч дээрээ энэ болохоор air condition. За тэгээ энэ тойрсон хэсгүүд бол бүгдээрээ гэрэл байгаа. Бас нэг гоё юм л болохоор яг энэ доогоор ингээд гүйсийн цагаан хэсгүүд бол бүгд гэрэл байгаа. За ингэх юм бол яг ингээд бүгдээрээ яг ингээд тойрсон бүгд хэсгүүд нь гэрэл байгаа. Энэ нас айгуу гоё. За ингээд ерөнхийдөө танилцуулаад дуслаа. Тэгээд жоохон товчхон харуулсан байж магадгүй хүмүүст маань асуулт байвал доор комент хэсэгт бичээд үлдээч яриа би ингээд бас баазж агаад дахиад нэг видео хийгээд оруулна. Ер нь л ингээд анх эхэлж яхад жоохон жижигхэн жоохон тухгүй санагдчихсэн. Одоо бол ингээд хүнчээ угаасаа
ямар ч нөхцөл байдал тасан зохицоод амьдарчдаг болохоор одоо бол дэжгүй бүх юмнуудаа ингээл зохион байгуулад эндээ тохируулад хүн чинь ер нь ингээ байгаа нөхцөл байдалтай тохируулж амьдардаг болохоор дэжгүй шүү. За хүмүүсээс үнийн тал дээр байсан асуултууд ирээдсэн тэгэхээр одоо яг өөртөө ингээд яваад харах юм бол эсвэл вебсайт руу ороод ингээд харах юм бол янз янзын үнэтэй одоо яг те бүр ингээд лакшри хүртэл байгаа. Тэгэхээр ингээд өөрийнхөө би бол ингээд явж байгаад харж байгаад өөрийнхөө бололцоонд тааруулж авсан болохоор хүмүүс маань бас яваа судлах юм бол янз янз байд юм байлээ. За доторхон ч гэсэн янз бүр ингээд гоёор тохижуулчихсан хүртэл байд юм байлээ. Тэгэхээр нэг 150 160 орчим мянган долларт бол айгу тийм гоё томыг авах боломжтой юм байлээ. Гэхдээ тэр томыг авахаар одоо яг ингээд замаасаа хазаагаад уул хад ч юм уу эсвэл далайн эрэг рүү явахаар жоохон асуудалтай юм байна лээ шүү. Тэгээд манайх бол яг энтэйгээ ингээд нэг жил аялаад дараа жил томруулаад хүүхдүүдээ ирэхэр ч юм уу ингээд томруулаад дахиад арай өөрийг аваад явах байх гэж төлөвлөд байгаа. Тэгээд жил яваад ирэхээр нэг туршлагажаад те арай өөр болчихсон байна. Айгүй их мэдлэгтэй болсон байх гэж бодож байна. Тэгээд дахиад бас өөрийг сонгоод явж явна гэсэн ер нь бол төлөвлөгөөтэй байгаа. Австралиг тойрчод магадгүй Шинэ Зеландыг ч юм ингээд тойроод явна гэсэн бас бодол байгаа. Тэгээд юу болох нь харж илвэ. За ингээд энэ лого өнөөдрийнхөө логийг өндөрлөө дараагийнхаа видеорыг төлөвлөлөө баярлалаа. Bye bye.